Монгол эрхлэгчийн ивэлдаар зохион байгуулагдж байгаа олон улсын эмэгтэй зураачдын үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд олонний хүртэл болж байна. 18 орны 125 уран бүтээлчийн дэлхийн олон орнд толилуулсан нэр хүндтэй бүтээлүүдийн үзэсгэлэн манай улсад ийхүү анх удаага дэлгэж байгаамаа. Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог юу гэхээр эмэгтэй зураач нарын эхлэхийгээ хайрлах, нийгмийн сайн сайхны төлөө хайраа зориулж байгаа их сайхан үзэсгэлэн байгаа. Энэ үзэсгэлэн маань өнөөдрөөс эхлээд 25-ныг дуустал болно. Энэ хугацаанд бид нар 13 дугаар зуун болон Монгол улсын соёл, урлаг, хүмүүсийн амьдралаа танилцж түүнийг урлагаар илэрхийлэх сайхан үзэсгэлэн мөн уран бүтээлчдийн манд туршлага солилцох их сайхан үзэсгэлэн болно. Уран зураг гэдэг бол хүний оюуны соёлын асар их өв. Тэгээ ер нь Монголын арт түмэн, Монголын газар шороон дээр байсан хүмүүс бол тийм урлагийн авьяастай хүмүүс байсан гэдг нь их улам бүр тодорч байгаа. Тэгээд тухайлах юм бол ингээд манай Алтан улс хүн төрлөختний үүсэл, хөгжил, ахуй, амьдралын энэ хөгжлийг 30 мянган жилийн өмнөөс эхэлж ингээд зурсан 60-70 мянган зураг, хадны дүрс зураг, тийм урлан Монголын газар шороон дээр байгаа юм л да. Тэгэхээр би яагаад юм холоос эхэлж ийнэ вэ гэхээр энэ Монголын энэ үзэсгэлэнтэй байгаль оршин амьдарч байсан манай өвөг дээдс ер нь хүн төрлөختөн бол бүгд тийм урлагийн авьяастай зураачид тийм хүмүүс байсан. Тэгэхээр өнөөдрийн энэ олон улс энэ Her Presence in Colors гэдэг олон улсын эмэгтэйчүүдийн энэ уран зургийн үзэсгэлэн бол Монгол улсын ерөнхий ивэлдэ авсан бол нэгдүгээрт нь монголчууд бол эрт үеэс ийм урлагийн авьяастай соёлын их өвтөө тэрнийг бас тээж яваа хүмүүс нь бол Монголын авьяаслаг эмэгтэйчүүдийн нийгэмд соёлын амьдралд оролцоог дэмжих юм үүднээс нөгөө талаас бол ерөнхийлөгч гэсэн хувь хүний хувьд бас элбэг арт гэдэг бас уран зураг цуглуулдаг. Тийм учраас бол төрийн болоод хувийнхаа тийм ашиг сонирхол нийгмийн тусын тулд ингэж давхцсан учраас бол энэ олон улсын 11 дахь удаагийн үзэсгэлэнг бол ивэлдэ авсан. Тэгээд энэ мэдээж энэ 18 орноос оролцож байгаа энэ уран зураг бол мэдээж Монголын эмэгтэй зураачид 90 зураач бол бусад орны зураачтаас сурах, мэдэх. Нөгөө талаас бол Монгол ямар их соёлын их өвтэй, ямар их авьяастай хүмүүстэй юм бэ? Эх орноо бусад улс орнууд бол танилцуулах тийм сайхан боломж бол бүрдэж байна. Үзэсгэлэн сарын 26-ны хүртэл уран зураг сонирхогчдуудыг ард иргэдийн хүртэл болох юм аа. Энэхүү үзэсгэлэн сонирхоор ирсэн мэргэжлийн зураачид эмэгтэй зураачдын чадварыг бахархаж байсан юм аа. Микс медиа артуудын бүтээлүүд гэхэд үндсэндээ бол бас л өнөөдрийн 21-р зууны урлаг шүү дээ. Тэрнээс л энэ 19-р зуунд юм уу 18-р зуунд огт энэний сурагч байгаагүй үзэгдэл. Тэгэхээр ийм соёлын шинэ үзэгдлүүд урлагт орж ирнэ гэдэг чинь монголчууд тэрнтэй хөл зэрэг гэж байна гэдэг чинь өшөө дээрэс нь энэ олон улсын хүрээнд өөрсдөө таниулах гэж оролдож байна гэдэг чинь бүгдээрээ энэ үзэсгэлэнгийн агуулгатай тэгээд сонирхолтой бас гайхамшигтай тийм тал нь баггүй. Би бүгд үзэсгэлэн бүгдээр нь хараагүй ч гэсэн эхний сэтгэлийн өндөр байна. Одоогоор бол бүгд зурагч нар мэргэжлийн өндөр түвшинд их таалагдж байна. Энэ бүгдийг ямар ч хэсэн дуусгаж бүгд таалагдана гэдэгт итгэлтэй байна.